Дэлхийн улс орнууд уур амьсгалын өөрчлөлт, агаарын бохирдлын эсрэг, дизель болон бензин хөдөлгүүрт автомашины хэрэглээг хязгаарлах бодлого баримталж байна. Франц, Англи зэрэг улсууд 2040 онд, Норвеги улс 2025 онд бензин болон дизель түлшээр ажилладаг тээврийн хэрэгслийн борлуулалтаа зогсоохоор төлөвлөжээ. Өнгөрсөн 2017 оны байдлаар Норвеги улсад шинээр худалдаалагдсан автомашины 52% нь цахилгаан болон хос хөдөлгүүрт тээврийн хэрэгсэл байсан бөгөөд хортуудаа ялгаруулдаггүй автомашины худалдаа өнгөрсөн оныхоос 40%-аар өсжээ. Харин шатахуун болон дизель түвшээр явагч тээврийн хэрэгсэл өндөр татвар ногдуулж эхэлсэнтэй холбоотойгоор энэ төрлийн автомашины борлуулалтын хэмжээ 2017 онд ихээхэн буурч 21% хүрчээ. Норвеги улс нь эрчим хүчнийхээ ихэнх хувийг сэргээгдэх эрчим хүчээр хангадаг бөгөөд агаарын бохирдол, уур амьсгалын өөрчлөлтөнд цахилгаан болон хос хөдөлгүүрт автомашинууд ямар ч хор хөнөөл үзүүлэхгүй хэмээн үзэж байгаа учраас худалдааг нь дэмжих бодлого барьж байгаа нь ийхүү үр дүнгээ өгч байгаа ажээ. Тус улс цахилгаан автомашинуудыг бараг бүх татвараас чөлөөлдөг бөгөөд үнэгүй болон хөнгөлөлттэй зогсоол ашиглах, цэнэглэх нөхцөл боломжийг бүх талаар нь бүрдүүлэхийг хичээдэг байна. Энэ нь дэлхийн бусад улс орнуудад цахилгаан машины эрэлт хэрэгцээг дэмжих сайн жишээ хэмээн үнэлэгдэжээ. 2017 онд Норвегийн цахилгаан болон хос хөдөлгүүрт автомашины борлуулалтыг Volkswagen, BMW, Toyota, Tesla зэрэг компани үйлдвэрлэсэн машинууд тэргүүлжээ.